Сайн бацгаана уу? 3 дахь влогтой тавтай марил. За, энэ удаагийн влогоор би яг би бодож байгаа. Тэгээд Герман дахь Сайн байцгаана уу? 3 дахь влогтой тавтай марил. За, өнөөдөр миний шалгалтын хамгийн сүүлийн өдөр байсан. Энэ семестрийн тэгээд семестр эхлээд семестр дуусаад тэгээ одоо 3-4 сар 5 сар хүртэл амралттай. Тэгээд өнөөдөр нөхөртөө хамт сүүлийн шалгалтыг дуусгачаад Мюнхен байдаг Нюрнберг гээд тэгээд 5 дахь өдөр тэгээд удахгүй гэж нөгөөдөр битүүний өдөр тэгээд энэтэй болохоор уул нь монголчуудын цагаан сарын баяр гэж болдог. Гэхдээ энэ жил нөгөө нэг вирус гарсантай холбоотой ер нь болохгүй юм шиг байлаа. Тэгээд маргааш бид хоёр бас амралтанд явна гэж ярьсан байгаа. Урагшаа Мюнхенээс урагшаа Альпийн урлаг ойрхон байдаг. Цаг болон цаг хагас яваад очсон юм байна. Ордон манай бүр амар том. Тэгээд энэ нэг тал нь гараад ирсэн байгаа. Тэгээд урталтай боллоо бас бүр амар том. Чи тийжээ бүр. Хэдэн метр квадрат нь хэр том юутай юм бол 1600 энэ ордон болохоор 1600 онд баригдсан байлээ. 1600 хавцааг Франц Карстен яаж байгаа дараа нь өөрчлөлт англи хэлтэй болсон юм. Зураг агуулсан сурсан юм чи чинь. Юм гоё хэвчээ ш. Амар том талбай. Одоо ер нь бол энэ жилээс эхлээд байгаа YouTube дээр баг зэрэг хэцүүтэй байна гэж бодож байгаа бол түрүү жил 2019 оны 11 сарын 12 сард илүү хамгийн анхныхаа Герман дахь уйдны амьдралын блог хийжсэн. Тэгээд яг тэр үеэр ингээд уулын жоох хэцүүтэй ингээд бичлэгнүүд оруулах гэж бодсон боловч 1-2 сард ялцгүй шалгалт эхлээд тэгээд завгүй болоо дээрс нь бас жоохон танаа түрээд удаан идгээд тэгээд бичлэгнүүд хийж амжаагүй. Одоо тэгээд яг өнөөдөр бол хамгийн сүүлийн шалгалт өгөө дууссан болохоор нэхэн завтай. Тэгээд айгүй олон юмнууд дотоод төлөвлөсөн байгаа. Түрүү жилийн хувьд бол миний хувьд бол яг нөгөө хүүхнийхээ хөрхийн талаас ч юм айгүй их ном уншаад ингэж нэг өөртөө нэг аян маягийн юм зарласан байсан. Энэ жил болохоор би яг илүү эрүүл мэндэд анхаарад фитнес, хооллолт тэгээд яг илүү одоо фит эрүүл амьдралын хэм маягийн аян зарлж байгаа. Тэгээ 2020 он гэснээс 19 он гэснээс 2020 он энэ жил эхлээд нэлээд ширүүн эхэлж байна те яа. Яг эхний 1-2 сар гэхэд вирусын дархалтай амар болоод тэгээд дэлхийн техник бослогсон амар олон үйл явдал болж байна. Хувийн хавсуулын амьдралд ч гэсэн яг энэ жил одоо дэлхийн хүмүүсийн харж илж юм шиг одоо яг тэгсэн байдаг байхгүй юу? Юу боллаараа тийм Австралийн ойр шатсан тэгээ нэг алдартай сагсан бөмбөгчний золгүйгээр ингээд амнасаа алдсан. Тэгээд хамгийн амар нэг вирус. Одоо ингэж явж хагаад дэлгүүр ороод кимбабныхаа материалыг аваад уламжлалт тасаараа кимбаба хийгээд маргааш амарлаа.
Тутилээ дунд намайг дуусан Мэндийн хайраа чамда усан билээ Мэндийн хайраа чамда усан билээ Санаа бодлыг минь чи ганцаараа л эзэндэж Сарнай цэцэг шиг харагдах болжээ Чамда би бүхнээ зориулаад Цаалаа замаар салахгүй гэсэн ёо Аяа чи тэгэхээр намайг ойлгосон Амрах сэтгэлийг бодсон билээ Зүзилээ дунд намайг дуусан Мэндийн хайраа чамда усан билээ Мэндийн хайраа чамда усан билээ За ингээд үүдээр нь яваад энэ юм хоёр шкафтай Мачтай. Хэнтэй хийсэн шүү дээ. Яг зөвхөн дотор байдаг гэсэн. Тэгвэл чиний нэг миний бааштай гэсэн. Яг хамгийн гоё юм гэхээс цааш ингээд балкон болгоод гээд хувийн гартна шиг юмтай. Гэ гараад. Хатад яваад байна гоё юм. 16 градус, 14 градус. Дөнгөж сая буудлынхаа бассейн тэгээд саун өдрийн сонирхож байгаад сэлж байгаад саун өдөрт орж байгаад ирлээ. Үл хэлснээс хойш баг сэлээгүй саун ороогүй юм баг 6-7 сар болсон. Өнөөдөр одоо 2 сарын 22-ны өдөр маргааш битүүн тэгээд өдөр шинийн нэгэн маргааш битүүн бүтэнсээ одролтлоор гэрлөө хайрж байгаа битүүлнээ салаад бууз ушуур хийж байгаа. Одоо коронавирус гарснаас хойш 2 слот имчилгээ гараагүй. Тэг хамгийн анхны Германд бүртгэгдсэн хамгийн анхны тохиолдлыг манай хотод гарч таарад. Тэгээд тэр вирустай холбоотой ерөнхийдөө манай хотод бас жоохон баг зэргийн манай хотод ч гэлтгүй ер нь дэлхийд даяар ер нь жоохон Аз хүмүүсийг ерөнхийдөө гадаад хүмүүсийн хувьд бол нэг тийм одоо энэ ихтэд байна, энэ Монгол байна, энэ Солонгос гэж ер нь анзаарахгүй бүдрэл адилхан ихтэд харагдаж байгаа шүү. Тийм болохоор тэрнтэй холбоотойгоор баг зэрэг рацист одоо арьс өнгөөр ялгуурлан гадуур үйл явдлууд амар их дэлгэрж байгаа. Тэгээд би яг 1-2 сар гэдэг бол энэ Германд
оюутнуудын яг шалгалттай байдаг үе. Тэгээд яг номын соороод хичээлээ гэсэн бол биш яг тухайн үед ханиадтай байж байгаа. Тэгээд жоохон ханаач мэнийхаар ингээд хүмүүс амар муухай хараад займаага барьж мэрээд тэгээд тахлаар тэгээд за тэр шиг гэртээ хичээлээсэн дээр юм байна гэж та. Тэгээд ер нь баг гэрээсээ гараагүй 1-2 сар. Тэгээд маргааш энэ хаваархынхаа уулнуудаар явна. Уулнуудаар алхахгүй зүгээр нэг ингээд нэг лифт гэдэг байхгүй ингээд уул руу ингээд тийш зуучдаг тийм лифтээр бас тийшээ гараад уулан дээр жоохон тэрхээс хийгээд зөөрэ гарт гарыг гэж утсан маа. I've been flipping pages since I could remember. That told me I had to be within the lines of 2 degrees and 9 to 5. And I've been working after work since last September. Working after work, yeah. I stay up late on the weekdays. I never tell when we say. Тэр уулын арай дээр яг гарах гэж байгаад утсан чинь нөө дээрээс салхин 100 км/цагийн урттай явж ингээд гарч чадсангүй хүн зөөдөг шийдэх асалтайгээд зөвмөр ажиллаж гац үйлчлээд тоотой ямарч байсан өөр уулын бас гац тэр уул руу гэхдээ ингээд алхаж явж болох юм данж тэр хэдэн метр гэсэн Японзо хэдэн цаг хахад байсан ёо 3 цаг байсан тэрээс бүтээр ямарч зөрүүлтийн готлооч байх болохоор алхах юм бол дээрэс нь бороотойгаа салхитай байгаа одоо болоод тус хацаандаа тийм дээрэс нь манай бүлгийн гинтсэн хийсэн панчанууд сайд дэшнүүд байна. Энд чинь болохоор бууцаагаар хийсэн шпинат буюу бууцаагаар хийсэн халуун ногоотой багтсан чанаа дамтлаа болгоцсон сайд дэш энэ чинь болохоор хятад мангар гэсэн өөрсдий. Тэгээд ногоон сонгоны халуун ногоотой сайд дэш цагаан менжингийн чирлэг соустай цагаан менжин тэгээд бок чой термос зүгийн бол халуун ногоор амтсан нугаа амтсан мэлээ. Тэгээд ийшээ aubergine буюу хулуу мөн бахаа яг сайн мэдэхгүй нэг aubergine юу гэж болох нь сой савуулсан намтлаа шаарсан мууг шиг нугаа амтсан мэлээ. Тэгээ энэ болохоор зүгээр дэлгүүрээс худалдаад авсан ногоон кинчи.